Зохиолч Эс Тэнүн Эдрет амьдрал 2 дугаар бүлгийн 4 дугаар хэсэг. Мөрөдө тоглоом хөөд сар гарan тэнсэн домчингийн азууд гэж сүүлийн хэдэн өдөр ёстой л мулцлах шиг болов. Багын найз самбуугинд баргал 7 хоног тоглосны эцэст гэрийн эзнийг өөчгөө цөлмөж урдан удмын 2 морь бүрэн тоногтой эмээл хэд хэдэн мөнгөн аяга сүүлдээ хамгийн их хүсэж явсан их гарын халтар манан хөөргийг нь хүртэл хожиж орхижээ. Хэдэн тоглоомчин залуус байсан бүгд л уван цуван мултарсаар хараал урсгасаар явж одлоо. Самбуугийн эхнэр буян гих Мэралэг цагаан хүүхэн их л ууртай. Заяаг ухааг юм ачи бүр нэг сүрсүлдгүй новш гэж үглэт суун. Чихэн дөх оюун шигтэйгдээ алтан эмгээ тайлан маа энүүгээр тоглол алдвал гэрээс зайлаарай гэж хашгичв. Довчин урдан буян 1-2 удаа тэнгэр харуулж авсан бөгөөд тэр үед мах мэраагүй туранхай цагаан хүүхэн байсан ч одоо бүр нэг эгдүү хүргэн амтан болчихож. Буянч гэсэн довчин чалах сайтайг мэдэх хойно нууцхан нүд болондан ирэмх нь холгүй байгаа нь бас л хүссний шинж үзээ. Самбуу ахаад л алдчихав. За явъя да. Гэртээ гаралгүй удчихож. Химэн довчин гівшээхэд сандарт твдсэн самбуу хадан маавын хідэн үе дамжиж ирсэн хөөргийг л өгчих. Бусд нь ч дүүрчээ гэж царай алдахад довчин тэрээрхгүй. Тоглоод авбал ав. Бэж зөндөө алдаж авсан. Чам шиг ингэж гоншгонож байсангүй шүү. Дээд үндийтэл самбуу за байз. Яа да. Хоноор үзье. 50 хон тавьчихъя гэж улам царай алдан шалав. За. Тэхэстэй. Харин чи сум яваад хэдэн шилэм аваад ир. Бэ тэр хорон жоохон нойр авъя. Буянгийн царай мэлс хийх шиг болсноо. Нээрээ тгийч. Дайлманд нь хүүгээ аваад ир гэж төв царайлан хэлв. 30 км газар юухан байх уу гэж бодсон самбуу тэр дороо л мотоциклоо асаан давхиж одлоо. Довчин тэсгэл алдан босоод буянг сугадан тэврээд орлоо зүтгэхэд бүсгүй хүү чи болилтоо гэж эсэргүүцсэн дүр үзүүлсэн боловч гарлаа. Цасан шамраг улам ширүүлсэн эгээл тэнгэр газар нийлхнүү гэлтэй болж ачааны том тэргийг дайвалзуулан эрчилсээр байлаа. Үхэгнийхээ гэрлийг асаан парийг нь хөнгөнтөл үлээлгэвч олигтой дулаацахгүй л байв. Бендер нэмэлт кабин халаагчаа асааж орхиод өсвий магнаг тэмтрэн барьж үзвэл гар хүрхийн аргагүй халуу дүүгэн халуурч байгаа бололтой дэмэрэн үүглэнэ. Уруул намгалтан хазар нүүр нь улай боторно. Бендер маш их сандран эмийн сангаа салганан уудлаад халуун бууруулагч эмийг давхарлан нунтаглаад усанд найруулан уулгалаа. Хэдэн минут азансан боловч өнөөх бүсгүй анара хүм гэж шивнэн. Эсвэл алтар навш адгийн амтан гэж үглэн салганан чичирсээр байв. Бендер эцэст нь шийдэв бололтой хамаг хувцас тайчиж орхиод өөрт нь шурган ороод энгэртээ шахан наагаад тэврэн хөвтлээ. Осгож даарсан халуурч димэрсэн үл таних бүсгүйд ингэж туслахаас өөр арга үнэндээ байсангүй. Цээжиг гжигдэх сэргэр хатуу хөөх торгомсог зөөлөн арьс анхлан үнэр гэд дэндүү гоё бүсгүй ажээ. Гэхдээ Бендерт ямар нэгэн адын бодол төрсөнгүй. Халуун буурасай гэж чин сэтгэлээсээ залбиран энгэртээ шахан нааж нуруу өгзөх хонгойг нь элбэн хөвцсээр нэлээд удлаа. Ашгүй бүсгийн халуун буурж царайнд гэрэлтэн торомгор алаг нүдэ нэм би хаана байна хэмээн дорой дуугаар шивнэв. Бендер ухсгийн босоод яран ховцлох зураа таашгүй сэрчхүү халуураад бүр айлгаж орхлоо хэмээн инэв хэлж бүлээн ус балгуулав. Тэргэл юу болсныг бүр түүрхэн санаж ашгүйтэй аврагдсан бололтой гэж бодон нүдэнд нь нулимс цэлэгнэн хонд маань яасан болоо шуурга уруудаа давчихсан уу гэлээ. Бендер магнаг нь зөөлөн дарж халууныг нь үзснээ. Аашгүй халуун танд буучхаж одоо зүгээрээ тийм хонид чулуу хашаанд байгаа та харалтаа хэмээхэд тэргэл үндийн цонхоор харснаа танд баярлалаа балрах төглөө шүү
гээд доглон нулимстай нүдээр инэв хэлв. Айлын эхнэрийг хантал эдэлсэн давчин сая сэтгэл ханан өнөөх чинь яач вэ? Эрх болсон доо гээд тамхин асаан сороход буян том цагаан хөхөө хүнжлөөрөө халахмар айцнаа. Гата шуураад байх шиг байна. За яагүй навш амжаад ирэхгүй юм бах та. Гэж хэлэхдээ зэрэгцэн шуурга улам ирчлэн үлээж өрхийг дэв дуургаж гарав. Довчин гадагш гарснаа төдөлгүй орж ирээд хайрхан газар тэнгэр нийлэх цаашаа юм болж байна. Цаасан шамраг алив чи самбуута ярьда замдаа төөрч балрах үедээ. Буян уцаа гарган самбуута хэсгэрсний дараа сумын том шуурга гэрт эхэлсэн бололтой юм. Цаадах чинь ирж амжихгүй гэж байна. Гэчгээд шав шалдан босоод зуух руугаа хөрзөн хийчгээд хөх бөхсөө гайхуулах аятай дэмжгийн урдуур хойгуур эргэлдэв. Оо навш юма сайхан ууй гэж бодсон юмсан. Гээд довчин ахайдал тамхи асан шунаглан сороход буян авдралууга тонгойн юу ч юм ирж эхлэв. Түүний бандгар цагаан гуйн завсраар чиглэг нойтон зухайхад довчингийн шунал тачаал ахайдал асаж орхив. Буян авдраа ухаж томшилтой арх гаргаж ирээд өмнө нь тавихад бүр баярлаж орхисон довчин инээд алдан аргагүй л буянтай хүүх юм а. Яг л нэр шиг гэж өглөх зураа архинаас аяга дүүргэн нэг амсгаагаар залгиж орхилоо. За тэгвэл уугаад л үзээд байж дээ гэж орилон буян бүсгүйг тэрч аваад шунаглан оцоход хөөе чи эхнэр чи мэдчихвэл алуулна да гэчгээд тас өгрөв. Цус тэр мэдээд яадгийн алив олигтойхон айхлан гиншив. Хэсэгтийн зур хоорондоо ярилцаж хинхэнийхээ тухай мэдээлэлтэй болсны дараа тэргэл би бараг л өглөө гэж бодсон. Ашгүй тантай таарсан ёстой азтай юм болж байна. Та тэгтээ тунд өгсөн байсан. Хашаан төрөхөд 50-аад мэдрэл үлдсэн байна лээ. Би энэ нутгийнх биш болохоор газар сайн мэдэхгүй. Энэ хавьд хэд хэдэн хашаа байдгийг ганц 2 удаа л харж байсан юм. Мэдрэмжээрээ л яваад байсан байх шүү дээ. Ингээд таны нүүр ам хөл гар хорсоогүйз. Уг нь хүйтэн засаар сайдраа өрсөн юмсан. Зүгээр байна. Хамрын үзүрчих хөлийн хурал час хийгээд байсныг санаж байна. Ашгүй дээ. Бэнд ч хүрэхээс өөр сонголт байгаагүй шүү. Уучлаарай. Ямар ухаалаг хүмүүжлтэй залуу вэ гэж тэргэл чин сэтгэлээсээ талархан бодох зур өөрийн ирэхгүй зүрхэн доглон цоглож нэг гой таатай мэдрэмж төрж эхлэв. Дулаахан хүнжил таатай нарахгүй хэвтэж хамаг зовлон арилчих шиг санагдана. Хөөхнийхэн давж хатууран шавайж энэ рэвэгнэн дурын шингэн ялгарч буй бололтой нойд оргид ирэв. Ийм сайхан эр хүнд энэ би өгсөн ч яхав гэж бодогч хэлж мэдээж зүрхлэхгүй. Амьдралд ийм сайн хүн бас байдаг бахнэ гэж гайхшрах тэргэл та хэвдэлтэй би түр босох уу гэж арай ядан шивнэлээ. Бэндэр ч гэсэн аль хэдийн доглож орхисон. Би хондигч нэг хараадхай. Та босоод юу гэх вдэ? Дургүй цэхгүй бол зэрэгцээ твтий гэчгээд машинаас буулаа. Хэдэн хормын дараа бэндэр өвөрт нь орж ирэхэд хөөх таа ч бүр даарчхаж алив гэснээ өөрлөгөө татан ингэрдээ наачхав. Тэрглээс гарч буй энэ үйлдэл үнэхээр том зориг байлаа. Бэндрийн эрэхт нь тэр дорой зангиран зантааж орхисон тул бэйнд нь шүрхэхгүй хичээн хойшуулахад тэргэл улам шахан налд сарвай. Би бүр тэсгэ байлаа. Та юу намайг голохгүй бол хамаагүй. Би гэж нэг тийм төөрч бодолсон амтна л та. Тэргэл юунд ч юм асар их гомдон эгмаггүй цөрхрөн уйлахад бэндэр хүзүүд нь тэврээд жимийсэн улаан уруулыг нь амтрхан шимэж чилгэр сайхан биеийг нь элбэн тэвэрсээр ингэрлүүгээ шахан наажээ. 4-р хэсэг төгсөв. Эдрет амьдрал 2-р бүлгийн
5 дугаар хэсэг. Гэнэтхэн цасан шамраг аялаж хүчтэй шуурч эхлэхэд дэмчгийн туслах малчид пижигнэлдэн сандарч тусын харуулсан үхэр хондоо хураан хашаалж амжив. Тэрглийг ирээгүй сая анзаарсан Балжмаа "Хүүе таминь тэргэл хоног явсан ирээгүй" гэд сандран хашигчиж өдөржин гударчхаад тасарч ойдсон дэмчгийг дугдчин сэрэхийг оролдон "Дэмчгээ цасан шуурга тэргэл ирээгүй" гэж ориллоо. Тас усарч оргисон дэмчиг улаануудаа эргэлдүүлэн өндөөснөө "Юу? Яасан цас?" гэчгээд буцаад хэвтчихв. Түүнийг босохгүйг ойлгосон Балжмаа дулаан хувцсан өмсчхөөд анарыг нэгэн настай эмээд даатхан үлдээгээд хэдэн малчидтай нийлэн баруун уулууд алхацгаав. Өглөө дэмчиг "Баруун уул руу хоноо туугаарай. Өвс сайтай" гэж тэргэлд хэлж буйг сонссон болохоор Балжмаа тэсөөр зүг рүү явж одов. Шуурга улам ширүүсэж сүүлдээ нэгнийгэж харахгүй болсон тул буцхаас аргагүй болжээ. Энэ хооронд тэргэлийг ирчихсэн байж магад гэж горьцсон ч алга байв. Айд сандарсан Балжмаа унтсаар байгаа дэмчиг рүү хүйтэн ус татаж цэрээхэд бөөн уур болсон түнтэр улаан амтан босож ирээд эхнэрээ хэд нударгалаж амжаад "Үгсэндээ гуайхчаад байгаа гिचивэ. Хүн унтуулахгүй" гэж уурсав. Балжмаа нулимсаа залгин "Тэргэл ирээгүй байна. Цасан шуурга болоод байгааг харахгүй байна гэж үү?" гэж чарлаа. Сая ухаан орсон дэмчиг үүлгэртэн сандарч бүх малчтай гэртээ цуглуулад "Хэдүүлээ 2-3 хэсэг болж хай. Дулаан хувцас халуун цай авч яваарай" гэчгээд "Балжмаа чи сумруу мэдэгд. За явцгаая" гэд бүгд сандралдан гарчээ. Тэд бараг шүнжин ирээд юу ч олсонгүй. Уулын ам нүгсүү бүрийг нэгтсэн боловч газрын гавар орсон мэт алга болжээ. "Хайран буянт мал минь ганцхан өдрийн шуурганаар үргэлжчихэж гэж үү?" хэмээн үглэх дэмчгийг хорсол занал дүүр нүдээр ширтэн "Чамд хүний ам хамаагүй юу те? Яачсан арилчихсан дотортой хүн бэ?" гэж үглэхэд дэмчиг улам уурсан "Сувэ гिचим дуугавэ. Алчхан шүү" гэж бүдүүн нудрага зангидан 2-3 цахиад авахад анар хүү айж мэгдэн чарлжээ. Охиндоо амлсан тангаргаасаа огтхон ч буцаагүй баяр амрах цөхөөгүй ажилласаар энэ хугацаанд 45 гаруй сая төгрөг олж дэмчгийн хуурайдууд шилжүүлв. Одоо 5 сая төгрөг гэж бодон бүр хичээж ажиллан унтаж амрахгүй шахам зүтгэж байлаа. Эхнэр Бадам нь эрүү саруул болчихсон болохоор ар гэрээ бат тааж хоол хошоо зэхэн энхлэн Тэлмэн хоёрт анхаарал тавина. Эрхэс халуун хоёр авахгүй гэдэгч залуу хосуудад мөнгө хэрэгтэй болохоор баяр гартдаггүй. Гэр бүлийнхээ төлөө бас алдар эрхэс хоёрын төлөө бүхнээ золиослсон тэргэлийг халуунаа чин сэтгэлээсээ хүндэлж хайрлан өөрийн чадах бүхнэрээ туслахыг зорддог аж. Өнгөрсөн хугацаанд хуулийн чиглэлээр сурж банк санхүүгийн асуудлыг нухацтай судалсан халуунаад нэг л зүйл хачирхалтай санагдах болов. Энэ талаараа баяраас асуухад огтхонч хариу хэлдэггүй бөгөөд халуунаа өөрөө л ухаж төнгөж мэдхийг хүссэн ч зорьсондоо хүрч чадахгүй л байлаа. Эрхэст энэ тухайгаа хэлэхэд нэгэнд авсан бол төлжил таарах үз. Хоёулаа ярьснараа тэргэлийг эртэл чимээгүйхэн туслаад л байж бай. Надад энэ талаар хөөцөлдөх нь битгийх л бодогч зав алга гэд халгаасангүй. 5 сая төгрөгийн зээл төлөөд нэмж 25 сая төгрөг өгсөн гэхээр дээвэргүй барилгыг үнэлвэл бараг л болчих юм шиг санагдан хардлага төрөвж ганц халуунаа яаж чадах вүлээ дээ. Илүү үг хэлж тэдэнд гай нэмчихвээ гэж айгаад дахин энэ талаар дуурхаа хэлжээ. Цас бороо холилдсон шуурга улам ирчлэн эзгүйхээр таг зогссон машиныг хэсэгч шахан салхилсаар байлаа. Бун хийсэн дулаахан кабинд нүг нүцгэн цэнгэх бэндэр тэргэл хоёрт шуурга даанч сад болж чадахгүй нь тодорхой. Чирэг сайхан биетэй тэргэлийн нудалдам гоо үзэсгэлэнд автаж оргисон бэндэр ухаанаа гээжг шахан үнсэн таалж байлаа. Тэр яаран шургуулахыг хүссэнгүй. Уруул хөзөөг нь үнсэн шимэж
хэлбэрээ үл алдан бомбайх том сэрхэр хөхийг нь 7, жижиг шавгуур товчийг нь хөөхөн бэлхүүс хэвлээ гуй хас гээд өөлхөмхөг гайхалтай гой бүхнийг янаглан таалсаар байлаа. Хоёул нуруулаг учраас машиноор арай л богиндож тэргэл хөлөө өвдгөөрөө нуглан алцайхад том дуу үзгэнд орш ургаж уудсан дэвсгэрээс хөндөй байх нь биндрийг улам өдөөх ажээ. Орхилоо. Шуурганаас болж суманд оригдсон самбуу баргал боож өгөх нь халаг уураа барьж ядан гайтай тэнгэрвэ халуун хавраар цасаар шуураад гэж хараал урсган суув. Сургууль сурдаг хүн аваа би энэ амралтаар харихгүй унжчих ёо та унтаж амар гэсэн боловч алдсан эд юмсаас гадна авгаага довчонтой зүг үлдээчихсэн самбууд боож өгөх бор шидмэсэл дутуу хар хорондоо багтарч өгөх нь. Довчны загсан архинаас нэгийг суглан шилээр нь хэд хэд залглаж сууснаа тортой архиа шажигнуулан барьсаар гарч одов. Саяхан шин 69 машин худалдаж авсан найзындаа хүрээд гэрт хүргээд өгөө гэж гуйсан боловч энэ шуурганаар яаж авах вэ дээ? Найз нь намд мөгц хүргээд өгье гэд халгаасангүй. Самбуу заавал харих ёстой гэсэн бодлоосоо нэтсэнгүй найзтайгаа архитаж тасалж орхичхоод машиныг нь асан шуурган дундуур гэрлүүгээ давхилаа. Газрын баримжаа мэдэгдэхийн арга алга. Ирэх биш энэ нутгийн унган хүү гэсэндээ зүүн совингороо таамаглан эргэж буцан бодлож төөрөн явсаар гэртээ нэлээд дөгчээ. Гэвч машины бензин дуусаад таг зогсчихов. Эхнэрээ хардах сэтгэл эсгэл догшин архины АГ2-д зориг орж арслан барс шиг болчихсон самбуу архинуудаа өвөрлөн нэгийг нь гартаа атгаад үе балган алхасаар байлаа. Эгцэлж харах аргагүй эрчтэй шуурах салхинд хийсэн алдан говин унан тусан явсаар хэр утасны бүүмэд нохоо хуцах чимээнээр сая санаа намран тэр зүг хүчээ шавхан зүтгэлээ. Өөдөөс нь давхиж ирсэн хотож банхар эзнээ танин сүүлээ шаргамуулан урд нь орон шогшов. Мундаг нохой, сайн нохой гэж дуулдах төдий шивнсээр гэртээ сэм ортол буян довчин хоёр чармаа шалталчихсан дуу шуутаахан үзэж байх нь тэрэ. Дур тачаалтаа автан ухаан жолоогүй цэнгэх тэднийг харсан самбуу мэдэрлээ бүрэн алдаад гарт таралцсан бүхнэрээ өнөө хоёрыг балбаж гарлаа. 5 дугаар хэсэг төгсөв. Эдрет амьдрал 2 дугаар бүлгийн 6 дугаар хэсэг. Монголын том найны удамтай худураг болж чадсан заяа хүү тунч сэтгэл хангалуун амьдарч байв. Нэг удсангүй бэрн охин дөрүүлсэнд бүр их омгшин догдлож одоо хүү гэж дотроо залбиран хүлээсэн боловч зазрал дахин маамуулсангүй. Энэ нь заяахууд тунч таагүй санагдан далайг элзаагаан шахаж шаардах болжээ. Эхнэр нь улс төрд орохоос татгалцсан болохоор далай өөрөө хүч үзэхээр шийдэн бэлдэж эхэлсэн бөгөөд цацрал тэр хоёрын харилцаа чухам юунаас юм багаар хүндэрч эхэлжээ. Гэр бүл болсноосоо хойш охид бүсгүүчүүдтэй тэгтлийг орооцолдоогүй далай аль болох эрэг сайн байхыг хичээвч эрэг танх цацрал нэг л өөр болоод байгаа нь сонин. Далайгийн 3 үеийн намтар удам судрын талаар мэдэх хүн тун ховор бөгөөд бараг байхгүй гэж хэлэхэд болно. Хизээч үлээ дээ. Архитект суухдаа сүмбэд санаандгүй цугуулгасан билүү? Үгүй илүү гэж хаяа хардан боддог. Энэ тухайга авга ахтаа хэлэхэд чамд би зөндөө сануулсан да. Бидний удам судар илчлэгдвэл чи улс төрд орох, том албан тушаалд хүрэх талаар бодоод ч хэрэггүй. Тэр хүнээ дуугүй болгоорой гэжээ. Тэржир тэргэлтэй холбогдсон дуйлааны дараа сүмбэгийн зэсэн зухаж буруу санаа үүрлэж явдгийг мэдсэн далай дорн арга хэмжээ авч түүний 2 гарыг бугуугаар нь тасдаж орхиод хөөчихсөн. Одоо чухам хаан юу хийж яваа амьд үгсэн алин болохыг ч мэдэхгүй. Харин олон шалгуурыг давсан алдар түүний үнэж баруун гар болоод байгаа. Найз охиныг нь чухам яасныг мэдэх алдрыг өш хонзон өвөрлөх болов уу гэж янз бүрээр тандсан ч сэжиг илэрсэнгүй. Нэг удаа алдар түүнд хандан "Боосоо, надад үл итгэн тагнаж тууших ажиллах
Ямар хэрэг байд юм бэ? Би энэ хугацаанд өрнөөсөө хэд дахин ажил хийж өглөө. Үнэхээр итгэхгүй байвал би явъя да гэж тус тас хэлв. Далаа түүний зоримог зан итгэлтэй байдлыг сайн мэдэх болохоор алдраа би чамд өөрөөсөө ч илүү итгэдэг. Гэхдээ чи тэрглээс болж надад гомддог байхаа л гэж эмээдэг юм гэжээ. Харин алдар бид хоёрын зам аль ирцалсан. Тэргэл гэр бүлтэй сайхан амьдарч яваа. Энэ л хангалттай. Гэхээс өөр юм хэлсэнгүй. Ингээд л далаа дахиж үл итгэх санаа агуулхаа болон түүнд бүрэн итгэжээ. Ангад зангасан бие сэтгэлээ дэвтэн ахин дахин амаргалах бэндэр тэргэл хоёр усан хулган болтлоо хөлөрж өгсөн тас төврөлдөн хэвтэнэ. Чамд бүр уусан шингэчмээр санагдах юм. Үүнхээр жаргалын дээдийг амслаа. Хэмээн бэндрийг шивнэхэд зөвхөн биеэр юу гэж тэргэл жогтойхон инэв хэлэхэд бэндэр бие сэтгэл зүрх гээд буй бүхнэрээ. Эмэгтэй хүнд үл итгэх үзэн ядах бодол минь энэ хүрээ тустлаа. Цаашид чамгүйгээр амьдралаа төсөөлөхгүй нэ. Уртаар санаа алдах тэргэл халуун сайхан биеэрээ бэндэрт улам наалдан аргуулад аваад явал та. Энэ гоё машинда гэчгээд хөгжилтөө инээжээ. Тэгснэ ахаад л санаа алдан би чинь гүйтэй хүн шүү дээ. Тэгээд ч олон эртээ. Гэтэл бэндэр огцон мөндийн уруулнаас нь чангаар озон үнснээ. Би бүгдийг нь сонссон. Намайг ч гэсэн чи мэдсэн. Одоо өнгөрсний биш ирээдүгөө бодож биендээ итгэж амьдрий. Чамтай амьдрал би энэ ертөнцийн хязгаар хүрсэн ч бэлэн байна. Эр хүнд ингэтлээ амархан итгэж дурлана гэж үнэндээ бодсонгүй. Чи хүүг авчих. Манад очие. Гэхдээ надад нэг гэрээ байгаа л та гэж хэлснэ. Хугацаа нь том удахгүй дууснаа. Би хүлээж чадна л да. Тэр мөнгийг нь л өгчихье. Тэгээд чи чөлөөтэй штэ. Мөнгөндөө бас биш юм аа. Тухайн үед тэр мөнгө ээжид минь амьдрал бэлгэсэн юм. Тийм болохоор л би тэсэж твцээр өдөх хүрлээ. Хугацаанд дуусмагц би чөлөөтэй. Чи түшээ дамнаа. Түлхээ тайнуу өөрөө л мэд. Бэндэр инээд алдан тэрглийг инхрийлэн тэврээд бурмын амтад уруулнаас озон ахаад л дуусашгүй их хүсэл давтан гоо сайхны туйл болсон үзэгсэлэнд бүсгүүрөө шунан зүтгэв. Гэнтийн учирлаар бибинэ олсон хос залуус хизээч үл дуусах мэд хөнгөндөл шуугих засан шургын дууг даван огторгуйн гүнд цойлох одод шиг гэншин янаглах дунд хөглөгдөн арга билгээ нийлүүлэн цэнгэлийн сайханд автжээ. Тас тэврэлтэн үнсэлсэн чигээр сулдан унжээ. Гэнтийн байгалийн үзэгдэл нэг хоногийн дараа яг л эхэлсэн шигээ намжив. Дэмжиг малчтай хэд гурваар нь тал тийш нь тэрглийн ирэлд явуулаад сэтгэлээ тайтгаруулах санаатай арх хаягалан ууд суудал удсан дуурав. Давчин хүнд задуулаад ухаангүй эмнэлэгт хүргэгдсэнийг сонсоод тэр дараа машина асан сумын төв рүү давхижээ. Өөрийг нь өвдсөн юм шиг шалиг самун зантай ганц хүн чухам юунд орооцолтныг битүүхэн таамаглаж энэ золих хүүхний тэлээнээс болж нэг л өдөр ал болно да. Хэмээн бодон архинаасаа ховдоглон балгаж урдаа нэмэн давхисаар сумын төв орлоо. Довчингийн таамагласан ёсоор хүн самбууг их найзынхаа эхнэр буянтай садарлаж байгаад үлд дээр баригдсан гих олны 100 яриа түүнийг тосов. Гэхдээ дэмжиг тэгтлээ айхтар зодуулаагүй энд тэнд хөөхнөц болсон төдийхэнд байсанд санаа намарсан ч за хүмүн юудаа хутгалтчихв. Одоо баашлаад хэвтээд бай. Аав нь эмч нартай яриад аймаг руу явуулъя. Босож болохгүй шүү гэж загснаа. Саяын шуурганаар хонинд явсан тэргэл ирсэнгүй. Бид нар шүнжин ирээд олж чадсангүй. Хаа нэгтээ осгож өгсөн байх гэхэд довчин цочирдож сүд болсонгүй. Үхэл үз. Сайхан төрснөөс цаашгүй ад шиг айштай амтан. Надад падгүй гэжээ. Чэ тэгээд салмаар байгаа мó. Хайртай дуртай гэд
Сүйд болоод байсан биш үлээ. Гэхэд давчин та авбал авахгүй юу? Би залхсан. Ямар сайндаа л айлын эхнэр эргүүлж авах вэ гэснээ. Ганц жил арх аваад ирээч. Нам унтмаар байна. Гэчгээд хүнжлөө нөмрөн цааш эргэжээ. Балжмаагаас алиртаа уйдчихсан байсан дэмчиг боддгол гэж тунчиг таатаа аргагүй бодсоор эмнэлгээс гараад утсаа гарган хэнлэнглүү залгалаа. Тэр оройдоо давчин аймгийн төв рүү имчилгээнд явж тэргэл эсэмэнд эргэж ирснийг Балжмаагаас дуулан дэмчгийн багнаа тэнэжээ. Гол нь 400 гаруй эр Сувойхон ямаад нь цөм бүрэн байгаа гэж сонссон дэмчиг маш их баярлан тэр дороо самбуугийн гэрлүү давхилаа. Тас харангийн ланд 200 маркийн машин хотын төвөөр сүлжин давгсаар нэг худалдааны төвийн дэргэд зогсоод дотроос нь цэвэрхэн хослолтой харшилтай биерхүү өндөр залуу буусан нь алдар байлаа. Далайгийн итгэлт хүн болсноос хойш тоглоомонд алдсан өрөө төлөө зогсохгүй нэлээд мөнгөжж унах унаатай унтах байртай болоод байгаа юмсан ч үнэн ч хайр үзэгсэлэнт тэрглийгээ өрөндөө барьж өгөөд өөрөө өршөөгдсөндөө одоо хүртэл гэмшиж явдагч түүнийгээ ил гаргадаггүй. Нэг тийм харгис хүйтэн хүн болж хувирсан агаад үлдсэн амьдралаа охин дүү алмаадаа л зориулна гэж шийдчихсэн яваа хүн. Түүний хийсэн ганц сайн зүйл гэвэл дотн найз эрхсийг далайгийн савраас холдуулж бүх үр ширээ өөрөө үрсэн явдал юм. Үүнийг нь ганцхан эрхсэл мэднэ. Далайгийн бизнес цаад болсон санаархсан шоронгийн эркетүүдээр хамгаалуулсан бүлгэлүүдтэй өршөөлгүй тэмцээр алдрын алдар цуу мандаж өөдөөс нь зүрхлэх хүнгүй болов. Үхэл үхий гэж хэнэггүй боддог болсон алдар хэдэн сайхан залуус элсүүлэн далайгийн өөдөөс цоролзон болгоныг нам дарж заримыг нь үхтлэн зодон гар хөлийг нь хуглан ар гэрийг нь сүрдүүлэн арай л алхахын найхан болгож хаяна. Өөрөө сайн зодолддог болохоор залуусынхаа ард хоцрохгүй манлайлан дайрдаг зан сүмбэгээс тис өөртөл хамгаалагчд нь хүртэл түүнд итгэн толгойлогчоо хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Энэ бүхний үр дүнд далайгийн бизнес ашиг орлоготой салбар бүр дээр цэцэглэн олзомог ариун болж эхэлсэн тул алдрыг ч гомдоохгүй их мөнгөөр шагнасан юм. Өнөөдөр дүү аль маань тун жухал тэмцээнтэй гэдгийг мэдсэн болохоор очиж баяр хүргэе гэж бодож энд иржээ. Алдар дэлгүүр орон асар том гоёмсог цэцгийн баглаа худалдаж аваад гарч явдал хэн нэгний сөнгөцсөн хоолой алдар гэх сонстов. Гайхаж эргэж харвал хэрдэг болсон хувцастай шуудаа сугавжилсан мухар гартай эр өөдөөс нэгцлэн ширтгэн тэр. Нэг л танилцаарай. Танихгүй байна уу? Алдраа чи их томорчээ гэх өнөө хүнийг сүмбэ гэдгийг арай ч таньжээ. 6 дугаар хэсэг төгсөв.